Увс аймгийн хувь аймгийн шилжилт төлөвлөгөө маш ихтэй. Мал аж ахуйн газар тайлбар байгалийн эрсдэл байгалийн хамаарал маш ихтэй. Нөгөө талаар үйлдвэрлэлийн үйлчлэгээ томоохон үйлдвэрлэлийн үйлчлэгээ байныг үгэл бас тоолоход ингээд том ялалт бас бэрхшээлтэй. Ихэнх үйлдвэрлэлийн үйлчлэгээ өрхийн үйлдвэрлэлийн төвшөнд байдаг. Хаашид эдийн засгийн хөгжлийн хангах нь бол Увс аймаг ямар бодлогоор хэмжих хэрэг хэрхэх вэ гэдэг бол асуудал олон байна. Увс аймгийн хөгжлийн хөтөлбөр тэгээд их олон хөтөлбөр байд юм л да. Увс хүн хөтөлбөр л тэгээд Увс аймгийн хөгжлийн хөтөлбөр гэдэг харамсалтай дээр хөтөлбөрүүдийн биелэлтэнд их хангалттай. Дээр нь эдийн засгийн өнөөгийн төлөв байдал сайн тооцоогүй. Аймагт байдаг ердийн нэг л тийм хөтөлбөрүүд байсан. Энэ 4 жилд бид энэ бодлогыг арай өөрчилж ялангуяа үйлдвэрлэлийн салбарыг нэлээд бодиттой хөрсөн дээр хөгжүүлэх ийм чиглэлийг барьж ажилласан. Их найдын Увс гэсэн ийм томоохон хөтөлбөрийг судалгааны байгууллагуудтай хамтарч гаргасан. Ирээдүйн он жилүүд бид юунд аль салбаруудыг төлөвлөгөө барьж хөгжүүлэх. Ирээдүйн он жилүүдэд бид жил-жилээр тооцох эдийн засгийн хэрхэн өсгөх гэдэг дээр л бид судалгаа хийсэн. Ингээд бид их найдын Увс гэдэг хөгжлийн хөтөлбөрөө хийсэн. Их найд гэдэг чинь одоо тоо шүү дээ. Нэг тэрлооны эдийн засгт аймаг бол илгэж байгаа. Их найд Увс хөтөлбөрийн агуулгыг бол өндөр үнэлж харж байгаа. Энэ бол баруун бүстэй Увс аймаг татаасгүй аймаг болох эхлэлээ тавигдлаа гэж харж байгаа. 2024 он хүртэл хамгийн том баримтч гэж ойлгож байна. Энэ дээр бол ерөөсөө бүхэл юм багтсан байна. Нийгмийн салбарт юу хийх ёстой, үйлдвэрлэлийн салбарт гэдэг чухал салбарт. Энээс бидний хамгийн гол зүрх бол юу гэвэл ерөөсөө одоо бид нар бол төсвөөс хамааралтай амьдарч байна. Бүх аж ахуй нэгж бүх хүмүүс төсвөөс хамааралтай амьдарч байна шүү дээ. Эцэстээ бид нар төсвөөс хамааралгүйгээр нэгсэндээ аж үйлдвэрлэл хөдөө аж ахуйгаас эдийн засгийн хамаарсан. Тийм л одоо аймаг болох тийм гол ерөөс зүрх судасны юм байна. Эдийн засгийн нээлттэй форум засгийн газартайгаа хамтраад Увс аймгийн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал дээр судалгаа хийгээд энийг үндэслээд ирээдүйн он жилүүдэд эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах тэр бодлогод бид гаргаж тавьсан. Хөрөнгө оруулалтын томоохон банкуд, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд, гадаад дотоодын бизнес эрхлэгчид оролцсон их найдын Увс хөрөнгө оруулалтын чуулганаар увсчууд хөрөнгө оруулагчдын хараанд өртсөн. Шатсарган, цахилгаанжуулалт, газрын тос, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалангийн хосолсон төслүүдийг хөрөнгө оруулагчид онцгой ихээр сонирхож байлаа. 30 гаруй төсөл тарилсан улсаас 15 төсөлдөр бид нар гаруусгаж зурсан. Тэгэхээр яагаад энэ хүмүүс бидэртэй гэрээ байгуулаад санамж байгуулж байгаа юм гэхээр итгэж байгаа, найдаж байгаа. Энэ хүмүүстэй хамтарч ажиллаж болох юм байна. Энэ бүс нутагт хөрөнгө оруулах юм бол ирээдүйд бид нар хамтдаа хожиж гарах юм байна. Энэ бол ер нь нээлттэй хаалганы бодлогыг зөв баримталж байгаа аймаг гэдэг ийм дүгнэлт нь ирсэн. Тэр үед манай Монгол Улсын засгийн газар энтгээс 1 тэрбум долларын зээл авах асуудал яригдчихсэн. Бид 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээ санамжчуудад гаргаж ирсэн. Газар босны хайгуул 827 сая долларын одоо хайгуул хийгдчихэв. Хамгийн гол нь тэр 8 жил хугацаанд хийхдээ тэр 827 сая долларын ядаж 300 сая доллар бид нэр Увс аймгийн аж ахуйн иргэд аж ахуйн иргэдүүд авч үлдэх хэрэгтэй байна. Мэдээж газрын тос гараад ирэх юм бол хөгжлийн өөр төвчний асуудал бид нэр яригдана. Тариалсан чацрагныг жимсгэлүүрээр нь одоо урлуулах нь бол бас чацраг тариалж байгаа тариалчдын хувьд бол бас орлогоо нэмэгдүүлэх боломж нь бас хомсдод зах зээл нь хомс байгаа учраас чацраг боловсруулах үйлдвэр бол хэрэгтэй гэдгийг бид нар олж харж сүүлийн 2-3 жил бол Тайваны одоо бизнесүүдтэй хамтран ажиллаж өнөө жил бол энэ бол ажил хэрэг болоод сая 4 сарын дундуур Тайваны талын хүмүүс ирж энэ чацраг боловсруулах үйлдвэрийг байгуулахаар болоод
тайваны тал нь бол 60%-ийг манай бизнес эрхлэгчид 40% гаргахаар болж ингэж энэ үйлдвэр бол ажил хэрэг болж байна. Хамгийн гол нь хөтөлбөр батлагдаад шууд ажил хэрэг болоод эхэлж байгаа л. Энэ хөтөлбөр хэр зэрэг үндэслэлтэй, хэр зэрэг тооцоотой, хэр зэрэг алсан арсан хөтөлбөр өгдөг нь харагдаж байгаа. 60 мегаваттын цахилгаан станц баригдана. Энэ ажил бол засгийн газрын шийдвэр эцэстэн гарсан. Утгагүй ажил нэгтгэв. Баруун хүчин эрчим хүчний систем чинь жилдээ Оросоос 110 орчим сая киловатт эрчим хүч хэрэглэж байгаа. Энэ нь бол мөнгөд тоосох юм бол 10 орчим 10 гаруй тэрбум төгрөг болж байгаа Монголд. Оросын албаны улсаас цахилгаан эрчим хүч импортлсныхаа төлбөрт 10 гаруй тэрбум төгрөг баруун хүчин эрчим хүчний систем Оросын албаны улсад төлдөг байсан энэ төлбөр 60 мегаваттын цахилгаан станц баригдсанаар Увс аймагт орлого олно нэгднэ. Увс аймагт бетон зурмаг, махан бүтээгдэхүүн, модон эдлэл, хөөсөн зэрэг болон сэндвичийн хавтангийн үйлдвэр байгуулагдсан. Мөн ойдол болон хүнсний хөнгөн үйлдвэрүүд ажиллаж байна. Ингэж эрчим хүчний асуудлаа шийдснээр Увс аймагт үйлдвэрлэл хөгжих суурь тавигдж бий болгох юм. Монгол Улсын засгийн газар аймгийн орон нутгийн удирдлага үйлдвэрлэлийг хөгжүүлэх жилүүдээр сүүлийн үед их анхаарч ажиллаж байгаа. Миний мэдхийн үүний нэг жишээ бол Увс аймагт олон барилгын материалын үйлдвэрүүд бий болсон. Үүний нэг жишээ нь бол манай одоо энэ барилгын материалын үйлдвэрлэл бетон зургийн үйлдвэр байгаа. Манай үйлдвэр болохоор жилд 20 мянган куб метр бетон үйлдвэрлэх аймгийнхаа 100% хэрэгцээг бүрэн хангаж ажиллаж байгаа. 4 жилийн дараа гэхэд бид дарахад эднэсгүй гүйцэж очно. Хизээ дархан болондоо гэж бодож байгаа юм бол тэр хизээс бүтэхгүй. Бид энийг гүйцэж очно гэсэн зорилго тавиад тодорхой бодлого хэрэгжүүлээд тууштай ажиллах юм бол хөрөнгө оруулагч хувийн гэрчлэлтэйгээ хамтраад тэр дархан эднэсгийг гүйцэж очих бол тийм хол асуудал биш. Аймгийн эдийн засгийг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.80 төгрөгт хүргэх ийм одоо томоохон зорилго тавьсан. Энэ нь бол нэлээд бодтой хэрэгжих үндэс нь бол сүүлийн 3 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлтөөр баталгаажж байгаа. Юу гэхээр 13 онд 240 тэрбум төгрөг үйлдвэрлэж байсан аймаг бол одоо 15 оны дөнгөөр бол 300 гаруй тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бол манай аймгийн одоо үйлдвэрлэлийн тэгээд дээр нь бусад салбарын өсөлт бол энэ жин тарж. Тэдгээр одоогор бол яг нийт дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг хөдөөж явах уу, малааж явах уугаас олж байгаа хэдий ч тэрийгээ бид улам одоо чанаржуулаад бусад үйлдвэрлэлийн үйлчлэгийн салбартайгаа ингээд хамтраад явах болцоо нээлттэй байгаа. Увс аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр баруун бүсээ 3 жил дараалан тэргүүлж байна. Энэ онд Увс аймаг улсад 2 байраар ахиж 8 дугаар байрт эренбэлэгдсэн. Увс аймгийн өмнө уул уурхай, үйлдвэр, дэд бүтэц, газар тариалан хөгжсөн аймагуд орж байна. Иргэдийн хадгаламжаараа улсад тэргүүлдэг Увс аймгийг бизнес эрхлэхэд хамгийн таатай орчинтой аймаг хэмээн тодорхойлсон байна. Нэг үеиг бодвол Увсын атом бол юмыг үйлдвэрлэж чадж байна. Тэрний нэг жишээ бол манай зэлгоо компани дээр сүүлийн дэвшил техник технологи энэ дагуу бид нэр тодорхой хэмжээний тоног төхөөрөмжөд оруулж ирсэн. Тэгээд энэ юу гэхээр гэрийн мод болон гэрийн тавилга, орон сууцны тавилгууд эдгээр бүгдийг ингээд манайх импортоор оруулж ирдэг байсан бүгдийг манай компани бол хийж эхлээд үр дүнтэй ажиллаж байна. Одоо төр засгийн маань энэ дөр бас дэмжлэг их байна. Тэрний нэг жишээ илэрлэл нь бол Оросын албаны улсаас мод ямар ч юугүй татваргүй орж иж байна. Энэ нь бол мөнгө төрөхөөсөө илүү энэ маш том дэмжлэг болж байгаа. Энэ яг бид нартай адилхан яг энэ том төхөөрөмж техник хэрэгсэл оруулж иж байгаа олон үйлдвэрүүд Увс аймагт бий болсон. Энэ нь яг юу гэхээр бас яг увсчууд юм хийж чаддаг. Тийм ээ. Монголдо юм үйлдвэрлэж чаддаг гэдгийг бол харуулж байгаа сүүлийн үед. Сүүлийн 3 жилийн өнгөрөөгийн хугацаанд ялангуяа үйлдвэрлэл үйлчлэг авалт үйлчлэгийн салбарт бол нэлийн бодлогын үед агц гарч ажиллаж байгаа юм жилүүд байлаа. Манай эрчил соёлыг хийх компани 2012 оны 6 сард байгуулагдсан. 2013 оны 6 сард эрчил цэвэр усны шугам ашиглалтанд орж 125 литрийн савлгаатаар үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Тэгээд дараагаараа 0.6 19 литрийн савлгаатай үйлдвэрлэж хэрэглэгчдэд гаргаж байна.
4 жилийн хугацаанд 5296 орчим ажлын байрны захиалгын ажил болгочоос авсан байдаг. За төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 5200 шинэ ажлын байрыг бий болгосон байдаг. За энэс 1900 орчим шинэ ажлын байр маань манай хувийн хвшлийнх нь Увс аймгийн баялаг бүтээгсээр маань өөрсдөө бий болгосон байр байдаг. За тэгээд ажлын байрны төр ажлын байраар 3300 орчим хүнийг хангаж ажиллаа. За мөн ажил зуучлагдахыг хүссэн хүмүүсийг маань 4400 орчим хүний бол бид нар ажил зуужилж ажилласан юм аа. 3 жилийн үр дүнгээр бол аймагт нэг 150-аад жижиг одоо үйлдвэрлэлүүд үйл ажиллагаагаа өргөтгсөн, зарим нь одоо шинээр байгуулагдсан, зарим нь одоо технологи шинжиж хүчин чадлаа өргөтгсөн ийм дүнтэй ажиллаж байгаа. Энийгээ бид тогтмол ажиллуулж тэгээд энэ үгдийнхаа зах зээлийн өргөдөх замаар ингэж бодлогоор барьж явж байгаа. Италийн том төхөөрөмж иж өрн одоо яг гутлын ийм канер үйлдвэрлэл оруулж ирж байгаа. Энэ дээр бол би хамаагүй ахиц өөрчлөлт гарна гэсэн юм одоо дүгнэлттэй байна. Төсөл хөтөлбөрт хамрагдсных одоо ер нь бол хувийн жижигхэн компаниуд бол ер нь одоо хөл дөрөө зогсох одоо анхан шатныхаа одоо суурийг тавьж чадж байгаа. Одоо цагаан болтой гутал үйлдвэрж байсан сүүлийн үед ингээд том төхөөрөмж аваад бас ингээд баагаар одоо наалтуулгатай гутлын одоо туршилт явуулаад одоо ингээд импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг одоо ингээд туршаад явж байгаа. За энэ бид нар болохоор одоо импортын гутлыг голцоо хүүхдийн гутал энэ гутлыг чих татдаг гэж ярьдэн шүү. Тэгээд чих татдаг гутлыг татуулахгүй нөхцөл байдал нь одоо цэвэр арьс ширэл байх. Арьс байх хэвээр натурал уул байх хэвээр. За энэ зарчмыг баримтлаад бид нар одоо ингээд дотор уулын хүртэл ингээд ширээр хийгээд гадна дотор цэвэр арьсаар тэгээд эн чинь Монгол хүний одоо хөдөлмөр шингэсэн Монгол одоо бүтээгдэхүүн л гарч байгаа л тийм. 2012 он хүртэл үндсэндээ 10 гаруй тэрбум төгрөгийн жижигхэн үйлдвэрлэлийн зээлүүдийг олгосон мэт. Харамсалтай жижигхэн үйлдвэрлэлийн зээлийг өгөхдөө маш хязгаарлалтанд хүрээд хийдэг. Яг үйлдвэрлэгчд очтгуулсан. Энийг нь цэгцэлсэн. Энийг нь цэгцлээд аймгийн засаг дарганы хамгаалалтын газар дээр жижигхэн үйлдвэрлэлийн зээлийн хилцдэг асуудлыг зогсоотсон. Хөдөлмөрийн хилцээр тусгай нэгж гаргаад, тусгай комисс гаргаад тэгээд тэрийгээр ажил олгоч хувийн гишүүдийг оролцуулаад тэрийгээр л хөтөлбөр төслөө хэлцээд өгдөг. 3 жилийн хугацаанд бид 1 тэрбум 600 сая орчим төгрөгийг 54 үйлдвэрийг бол дэмжснээрээ аймгийн хөгжил бодлого руу чиглэсэн үйлдвэрүүд бол дэмжиж чадсан байна гэж бас ойлгох юм аа. За сум хөгжүүлэх сангийн хүрээнд сумдад ажлын байрыг бий болгох чиглэлээр 5.7 тэрбум төгрөгийг хөнгөлтэй зээлийг сум хөгжүүлэх сангийн сумын удирдлагуудаа сумын төсөл сонгон шалгуулах комиссараа дамжуулж олгосон. За энэний хүрээнд бас 1364 орчим шинэ ажлын байрыг сумуудаас бий болгох чадсан юм аа. Манай Батшаглаа компани хуучин өрхийн хуваарь байсан бол одоо бүр өргөжөөд Батшаглаа гэдэг компани болж өргөжиж одоо энэ хүүхдийн дүрм товч форм бүр цаашлаад энэ ард түмнийхээ хэрэгцээтэй энэ масс том ажлын хувьд эдгэрийг бол ойж бид хэлсэн байна. Манайх одоо энэ Улаанбаатарын Монлайн гэдэг компаниас очиж тэр контракт хамтран ажиллахаар бүр тийм том зэрэгэрээ гэж хийгээд ирлээ. Тэгэд одоо цаашдаа бид нар одоо тоног төхөөрөмж нэмэгдээд ирэхээр одоо тэр чинь тусгай тоног төхөөрөмжтэй байдаг тэтгэрээ загцсан байгаа. Тэд нар ирэхээр одоо бүр өшөө том энэ зах зээл өргөсгөж энэ ард түмнийг энэ биеийн тамирын хувьд спорт, футболт импортоор орж ирж байгаа барааг л бид нар эх хөрөндөө бүр алс хязгаар энэ улс нутагтаа үйлдвэрлэх тийм том зорилт тавьсан ажиллаж байна. Увс аймгийн шилжилт хөдөлгөөн багасж төрлөх нутагтаа ажиллаж амьдрах хүмүүсийн урам зориг нэмэгдээд байна. Сүүлийн жилүүдэд Увс аймгийн хүн ам тогтмол өсч өнөөдрийн байдлаар 80.3 мянган хүн аж төрж байна. Хаана эдийн засгийн таатай нөхцөл байна. Хаана одоо тэнд одоо хөрөнгө оруулаад үйлдвэрлэл үйлчлэгээр эхлээд явхад ашигтай байна гэдэг. Тэр таатай нөхцөл дээр л хүн ирдэг. Сүүлийн 3 жил Увс аймгийн хүн ам тасралт хүрслээ. Одоо бүр 80 мянга руу хүрч байна. Тэгэхээр энэ үйлдвэрлэл өсөөд эдийн засаг нь өсөөд энэ том хөлбөр хэрэгжиж эхлэхээр хүн ам маань нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр ажил хүчний асуудлаа шийдэнэ. Увс аймаг энэ онд
2.7 сая мал тоолуулсан. Энэ 1931 оноос хойш хамгийн их мал тоолуулсан жиг юм. Хоёр ч удаа аймгийн засгийн албан даалгавар гараад сум одоо иргэд малчид тэр аймаг бол үлийн бэлтгэлийнхэн гэсэн. Тэгээ би нэг үхэлдсэн юм а. Зуд болвол муу, зуд болохгүй бүр муу гэдэг. Сайхан гэсг мөшгсөн даа намайг. Нэгдүгээр зуд болвол 3 жилийн хөдөлмөр талаар өнгөрнө. Ойлгомжтой. За зуд болохгүй болвол Монгол улс 20 сая төлөвлөж байгаа. Монголын мал 44 сая байхад хойно 100 мянга байсан. Монголын мал 50 сая хүрсэн чинь хойно 50 мянга болсон. Хэрвээ ихчил Монголын мал 60 сая гараа авчих юм бол наад малаачхан үйлдвэрлэлийг бүтээмжил 5 дахин унаа гэдгийг хэлсэн. Жилийн өмнө 100 мянгаар зарж байсан бол 50 мянга болоод дараа жил нэг хон 20 мянга болов. Тэгэхээр яг 5 хоног нэг хоньны үнээр зар. Тэгэхээр хөдөө чухал бүтээн 5 дахин унж байгаа. Би энийг л сэргийлж хэлсэн байхгүй. Тийм учраас одоо хятад руу мах гаргая, гадаад усууд руу мах гаргая. Үйлдвэрсэн бүтээгдэхүүн худалдая. Гурлын үйлдвэр гурлаа хийчээ зарч чадахгүй дампуур нь үст. Тэрнтэй адилхан малаачхын салбар үйлдвэрлэл байхгүй. Үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ бид нэр гайгүй өнөр бусад зах зээл зарч чадахгүй бол бүтээмж яг ингээд унах байхгүй. Тэгээ ер нь цаашдын малаачхын салбарыг ийм байгалийн эрсдлээс эрсдэлд оруулах хөөц хэмжээний ийм төвшөнд байлгаад байх байх. За Улаанхумсын Сторогийн малч зөвдөр нь бол да малаачхыг бас малаачхгаар амьдарч байгаа. Бас өрмөс туршлагатай ийм залуу малч юм аа. Арга барилан гэвэл дээрээс малаа хэдийд яаж одоо хэлжүүлэлт оруулах уу? Намрт нь өвсөж алан хэрхэн бэлдэж явах уу? Ямар үедэн тийж явах уу? Энэ аргыг бол маш сайн эзэмшсэн ийм залуу малч байгаамаа. Дурас ус малыг бол хийж яадаг. Зардлыг гардаг гэсэн зардлаа нөхөхөөс ашиг олдог. Энэ бол миний амьдралд бас миний эдийн засагт тустай. За энэ хүрээнд ер нь бид нэр их найд хөтөлбөртөө мах тари гэдэг энэ онцлог төслийг оруулж ирсэн. Мах тари төсөл бол бид нар малаачхын салбарынхаа малчдынхаа эдийн засгийг чадварыг сайжруулах, амжиргааны чадварыг сайжруулах, малаачхын төлбөрийг илүү боловсронгуйлах, илүү үйлдвэрлэлэг тийм орчин бүрдүүлэх ийм хөтөлбөр төсөл болсон. Хамгийн том боломж нь энэ одоо хятад руу мах гаргаж байгаа хамгийн том боломж. Ер нь манай аймаг анх санааг нь хэлсэн юм шүү дээ. Тэгэл яаралтай засгийн газар ажилласаар одоо ямар ч мах гаргаж яах гэдэг л хамгийн зөв. Бид нэр ямарс зах зээлтэй болж байгаа. Ер нь сайлаа бэлтгэж сав бэлтгэж малчтынхаа урлагийг бид нэмэгдүүлэхэд бол мал аж ахуйн илүү зах зээл илүү өгөөжтэй үйлдвэрлэл болгохын тулд мах комбинат барих зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг 4 сарын 21-нд Увс аймагт ажиллахдаа мах комбинатыг барихыг бол одоо дэмжсэн. Үндсэндээ бол энэ ажил бол ажил хэрэг болоод явах юм аа. 4 жилийн өмнө бол сургууль цэцэрлэгийн засвархан төдий асуудал ярьдаг байсан. Одоо том үйлдвэрүүд, томоохон том ажлын байрууд, эдийн засгийн шинэ хөгжлийн чих хандлагын талаар, дээр нь стратегийн хөрөнгө оруулалт холбоотой дэд үтсийн томоохон төслүүдийг бүгдийг амжилттай шийдсэн.